1 2 3 сайн байцгаана уу? Соко байна. Маргад байна. Бид хоёр Австралийн Мельбурн хотын Flagstaff цэцэрлэгээс мэдчилж байна. Энэ удаагийн бичлэгээрээ та нартай Австрали яг анх ирээд Мельбурн хотод яг анх ирээд ямар зүйлсүүд илүү юм сонирхол татаж гайхшил төрүүлж исэн бэ гэдэг талаараа хуваалцах чинь. Миний хувьд болохоор яг хүмүүс айгу их кофе уудаг юм шиг санагдсан. Хөгшин залууг айгу кофе хэрэглэдэг хүмүүс шиг санагдсан. Яг Монгол болохоор ингээл кофег зөвхөн ингээл оффист ажилладаг хүмүүс уудаг юм шиг санагддаг байсан байхгүй юу? Тэгээ яг ингээд энд ирсэн чинь хүн болгон ингээд кофег амьдралынхаа хэм маягт тохируулаад бүр ингээд өдөрт болгон ингээд ер нь баг хэрэглэдэг байсан. Их сонирхолтой санагдчихсан. Тэгээд бас нэрээ Мельбурн чинь кофе тэгээ вайнаар айгу алтартай гэдэг юм шүү дээ. Стереотип нь ер нь бол Мельбурн нэлээд их кофе уудаг хүмүүс гэж. Тийм л шүү. Тэгээд Мельбурн ирэхээр болох юм бол кофегийн заавал try хийрэг. Гэхдээ том кофе шопуудыг биш, яг юм жижигхэн локал юм кофе шопуудыг туршиж үзээрэй. Тэгэхээр илүү кофеныхаа намтны ялгааг мэдрэгддэг юм байлээ. Миний бодлохоор анх ирсэн чинь яг ийм нөгөө дүүрэг болгон дээрээ ийм яг дүүрэг биш юм аа. Жижиг юм одоо хороол болгон дээр гэх юм уу цэцэрлэгт хүрээлэндээ байгаа амар таалагдчихсан. Одоо ингээ гэрээсээ нэг 5 минут алхаад юм цэцэрлэгт хүрээлэн байдаг ч юм уу тий. Тэгээ тэнд нь ингээ хүүхдийн тоглоомын талбай малбай гэж бүх юм байдаг. Тэгээ тийм байгаа амар таалагдчихсан. Тэгээ нөгөө нэг анх ирчээд юм гэрийнхаа ойр хавийн жижиг цэцэрлэгт хүрээлэнгээс томсгож явж байгаа байхгүй юу? Яг Мельбурнийхаа цэцэрлэгт хүрээлэн ингээ тойроод тэгээд томсох болгондоо би яа хасаад энэ дэр шиг болцаасай тий. Хүмүүс энэ дэрж ингээ гоё чөлөө цаг өнгөрөөгөөсэй гэж одоо хүмүүс гэдэг Монгол хүмүүсийгээ Монгол тийм байвал ямар гоё вэ гэж аявих бодчихсон. Тэгээ яа тэгэхээр тэнд ингээд цэцэрлэгт хүрээлэнд нь барбекю хийх нөгөө юм плетик гэх юм уу хэсэгтэй шүү дээ. Тэгээ тэр хэсэг дээр ингээд хүмүүс нь төрсөд барбекюгээ шарангаа найзуудаараа уулзж гин төрсөд рүү тэмдэглэж гин бүр хүүхдүүдийнхаа төрсөдрийг хүртэл тэгээ тэмдэглэж тийм байл яг тэр хэсэгтээ ингээд нэг зүгээр нэг модны нэг хэсэг дээр юм засаал тэгээ ширээ засаал тэгэл тэндээ ингээд бөөндөө найзуудаараа уулзаад тэмдэглэждэг. Тэгээ тойроод гүйчж гин дасгал хөдөлгөөний хийж гин йогагоо хийчих гин бяцлагч гин өөртөө ингээд өнгөрүүлэх ми таймаа тэнд өнгөрүүлээд аюух тийм чөлөө цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнтэй байгаа нь амар таалагдчихсан. Тэгээд амар гайхчихсан. Австрали хүмүүс яг бусад орны хүмүүстэй харьцуулахад нэлээд багасаа ер нь аюу хөдөлгөөний идэвхтэй амьдардаг юм шиг санагдчихсан. Тэгээд яг ингээл аюу лаг фит биетэй аюу эрүүл биетэй хүмүүс шиг харагдчихсан. Тэгээд тэр нь болохоор ер нь аюу сонирхолтой болчихсон. Яг ингээл би ч гэсэн тэдний нэг болохоор байна гэж боддог. Нэр амар гоё фит биетэй хүмүүс байдаг. Тэгэл хаана л явж юм ямарсан нэг шорттай подолктой гүүж байгаа хүмүүс байж идэг те. Тэр нэг сонирхолтой санагдчихсан. Надад болохоор бас нөгөө дүүрэг болгон дээр ийм номын сантай. Тэр номын сан дотроо ингээд хүүхдийн нас болгонд нь ингээд ангилсан активитинууд байгаа нь аяг таалагдчихсан. Тэгэхээр нөгөө хүүхд ерөөсөө энд ирээд уудах юм цаг зав байхгүй болчт юм бэлээ. 7 хоногт одоо нэлх хүүхд тайлаа гэж тутын нэлх хүүхдэд зориулсан ийм soundboards ч гэдэг юм дууны activity 30 минут явуулдаг. Эсвэл тэрнээс жоохон том болох юм бол ном уншиж өгдөг ч юм уу, лирийн цаг гэдэг ч юм уу. Айгүйх тийм цаг байгаа нь аяг таалагдчихсан. Тийм тэгээд тэдгээр үйл ажиллагаа нь айгүй үн төлбөргүй гэдэг нь айгүй даваа талтай. Тийм үнэгүй шүү. Айгүй үнэг. Тийм. Тэгэхээр нөгөө нь яг засгийн газраас нь айгүйх юм дэмждэг өгдөг те. Тэр мөр амар гоё юм лээ. Австралид анх ирээд ингээд яг онгоцон сууж ирээд тэгээд декларац бүглэхэд яг ингээд зарлалыг нэг сонсч байсан байхгүй яг Австрали улс ер нь бол ингээд environmental орчиндөө хүрээлэнгүй орчиндөө нэлээд их тийм ач холбогдол өгдөг хамгаалдаг улс гэж яг хэлжсэн. Тэгээ яг ингээд ирээд үзэнгүүт хүмүүс яг амьтад хүмүүс байгаль зэргийг бүр яг адилхан зүйл мэт яг ингээд хүндэлжтэй идэрч айгу хамгаалдаг улс байсан. Тэгээд тэр нь айгу зөв санагдчихсан. Яг бүх зүйлсийг яг эффективш байлгадаг нь айгу гоё санагдчихсан. Тийм тий. Би бас анх ирэхэд нөгөө нэг нохоог яг ингээ хүүхчийн амар хайрлаж өсөлт юм байлээ шүү дээ. Тэгээд анх ирчээл тэрэгтэй хүмүүс явж байгаа гот хүүхдийн тэрэг төрсэн байна гэж хүүхд явж ийна гэд харахаа
тэр дотор ингээ нохоо байж идэг. Тэгээ ингээ нохоо бүр my baby гэж ингэж хөөрдөж ярьдаг. Тэгээ нэг удаа бүр надаас би ингээ babyтэй гэд хэлсэн чинь өөдөөс яг real baby юу puppy юу гэж асууж ирсэн тохиолдолж байгаа австралчуудаас. Тэгээд Australian football гэдэг ер нь бол жил болгоо ингээд айгүй их явагддаг ингээд үндснийхэн спорт байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг нь болохоор бүр яг улс даяараа бүр яг ингээд үндсэн даяараа бүр шимтэн үздэг. Тэгээд тэрэнд зориулсан яг хамгийн сүүлийн одоо final өдөр нь ингээд бүр тэр өдрийгөө ингээд олон нийтийн амралтын өдөр болгож байгаад ингээд бүр яг ингээд тэр зүйлд ингээд зориулах цаг гаргаж айгүй хүмүүс ингээд цаг зав зориулдаг. Тэгээд багасаа ингээд бүр ингээд шимтэн дэмждэг. Бүр ингээд тэр нь айгүй тэр соёл нь айгүй гой санагдсан. Тийм тий. Тэгээд бүр яг тэрэндээ зориулаад ийм фестивал шиг юм ингээд зохион байгуулад бөөнөрөө үзэх стадионд ингээд бөөнөрөө үзэх тийм спешиал бүр амар спешиал ханддаг юм лээ тий тэндээ. Нэлээд чухалчилж авч үздэг байгаа. Тийм лээ. Тэгээ тэрийг нь бас ингэж үзэх гэж гадны орноос ч гэсэн айгүй хүмүүс ирд юм байлээ шүү дээ. Яг тэр сүүлийн одоо аргатын файнал дээр нь бол яг хийх юм лээ. Бас нэг сонир санагдчихсан юм нь болохоор Мельбурн яа ингээд төвөөрний хоор амар хаазууд байсан. Тэгээ би ерөөсөө надад ингээд яг Австралитэй газар ирчлээ гэж санагдаагүй. Бээжинд ирсэн санагдаад. Бээжингээр явж байгаа шиг амар хаазууд хятадууд аяасан айгүй хтэйсэн. Тэр нас их сонирхлаас нь тэнгуут нөгөө яг Аусичууд нь болохоор төвөөрөө биш. Хатын захаараа амьдарч байд юм лээ тий. Тэгээд нөгөө нэг хатын захаараа байцгаараа төврүүгээ нэг ирэх сонирхолгүй. Яа тэгэхээр тэнд нь ингээд ажил амьдрал бүх юмнууд нь төхөнцөн байж идэг. Тэгээд яг тэр өөрсдийг нь амьдардаг одоо орчноор нь явхаар Монголын одоо яг юм лагер дээр байгаа юм шиг амар намгүй амар тайван тэгэл шууж эргээл бүрсэн ингээд намастэй гэж байж байгаа яг тийм байт юм байлээ. Тэгэхээр төвд ирж ингэж буужийнах ямар сонирхолтой байт юм шиг санагдсан. Төвөө яг хотын төврөг болохоор нэлээ их гадаад улсын иргэд айгүй нэгтэршиж амжаад тэгээ захруугаа гоё тараад амьддаг. Захруугаа амьдарч байгаа гэсэндээ хотын төвд байгаа юм шиг бүх боломжит одоо бүсний дэлгүүрүүд ямар нэг одоо хувцсны дэлгүүрүүд яг айгүй их тархаад боломж нь бүрдсэн байдаг болохоор хүмүүс яг төв рүү заавал орж ирж ажил амьдаа зохицуулъя гэсэн тийм заавал тийм байхгүй. Тэр айгүй гоё. Тийм лээ. Тэгээ нөгөө нэг яг Фицрой хэсгээр айгүй юм Австрал залуучууд айгүй ихтэй юм шиг санагдсан надаа. Айгүй гоё классик area тэр. Тийм. Тийшээ Мельбурн ирэх юм бол Фицройор бас сонирхоод үзээд аваарай гэж зөвлөе. Тин тэгээ нөгөө бас local coffee shop-удаас айгүй ихтэй ба. Австрали яг бусад орнуудтай харьцуулахад нэлээд multicultural буюу одоо ингээд яг бүх орны болон бүх одоо шашинд нээлттэй улс. Тэгээд тэрнээс нь улбаалаад ер нь хүн болгон яг аюулгүй байгаа юм шиг мэдрэмж аягүй авдаг. Тэгээд хүн болгонд эргэдэг шаанд хүн болгон ингээд ямар нэгэн өөрийнхөө одоо тийм background-аас болоод хязгаарлагдмал зүйлстэй яг толрох нь аягүй баг санагдсан. Тэгээд тэр нь яг хүн болгонд яг би ч гэсэн хүн болгоныг адилхан хүн гэдгээр нь яг хүлээж авдаг нь аягүй тийм гоё санагдсан. Тийм. Тэгээ нөгөө ингээд Монголд жоох ингээд өмсөж зүүснээр нь ч юм уу эсвэл ингээд жингийн илүүдэлтэй эсвэл амар турхаа ба эсвэл нэг намхан өндөр гэдэг ч юм ингээл амар юм жоохон жааж хийх гээд байдэн шүү дээ тий шүүж дүгнэх гээд байдаг тэрэнд нь ингэж халтаж ярих гээд байдаг ч юм уу энд болохоор ингээд амар чөлөөтэй тий өстой 9 ширтэн бүрдсэн янз янзын ингээд стил имижтэй ч юм уу бие авч явж байгаа байдал ингээд янз янзын хүмүүс байд юм байна л одоо бүр хөл нүцгэн хүртэл ингэ явдаг тий. Тэгэхэд хинч гахгүй, хинч түүний ингэ харцаараа ингэ шүүж төгнөхгүй, дээрээс нь доошоо харахгүй, бүр ингэ хүний хувийн орон зай гэдэг амар хүндэлтэй юм шиг санагдсан. Тэг ингэ нэг юм нэрээ бас энэ дээр хэлээд бид нь ингэ зөвшөөрлөхгүй хүрэх ч юм уу, санаандгүй байдлаар ингэ хүрэхэд айгүй ингэж эмзэг ханддаг юм бэлээ. Трамд явж явах юм уу, эсвэл ингэ автобусанд явж идэг ч юм уу. Ер нь бусдын ингэ орон зайд халтах тэгээд бусдын тав тухайг алдагдуулах гэдэг юм дээр айгүй их ингэж serious ханддаг арт юм шиг санагдсан. Тэгээд тэр ч утгаараа ингэж санаандгүй байдлаар гар хөлөнд ингэ хүрчих юм бол тухайн хүний орон зайд ингэ халтчих юм бол уучлаарай гэж шууд хэлдэм байлээ.
Тэгээд тийж хэлэхгүй хам бол тэр нэг амар стресстэй юм нэгдэж тийм эмзэглэж үлддэг. Тэгээ нөгөө тренд явж байгаа тохиолдолд одоо метронд явж байгаа тохиолдолд уртлын суудлын дээр хөлөө тавьж явж болохгүй тий. Тэгээ тийж явах юм бол шууд торгодог ч юм уу. Тэгээ ер нь тийм хууль тогтолцоогоо айгүй жигд болгоцсон яг ингээд гоё. Тий. Бас нэг өмнө нөгөө амар итэж хүмүүс гэж би аяг сонсч ирсэн, мэдчихсэн боловч яг биеэрээ тэгж ойлгоогүй байсан. Яа тэгэхээр би өөр амар боддог. Тэгээд нэг удаа өглөө бүр ажилд явах гээд өглөө бүр 5 цагт, үрийн 5 цагт метронд трамаар сууж явах хэрэгтэй болоод тэгээд суух үедээ би за баран өөрийн 5 цагт юм чиндээ баг хүн байхгүй байлгүй дээ, хоосон байх байлгүй дээ гэж бодоод суусан чинь бүр амар хүмүүсээсэн. Би тэгээ бүр шокнд дараа хүүе ямар хүн бэ? За яалтчгүй ингэж усны хөгжих нь харахгүй юм байна. Үнэхээр хөдөлмөрч эртэж хүмүүс юм байна гэдэг нь яг тэрүүгээр амар ойлгочихсон. Тийм байгаа. Нэмэлт нэг юм ааш шүү. Ирсэн чинь нөгөө амар их цахлаа шуу байсан. Монголын тагтаа шиг л их цахлаа шуу байсан да. Тэгэл баглаа. Тэгээ нэг жоохон давруу юм хооллохоор буцаж ирээд дайрч байх гэдэг тэг жоохон. Тийм ингээ нөгөө идж байгаа юм руу ингээд шууд хурж ирэх гэдэг. Тэгээд нэг жоохон юм өгчих юм бол ингээ бөөнөр гоглаа түрээд ирдэг. Тэгээд дахин авахгүй. Ерөөсөө явдаггүй аюу хэцүү. Тийм л энэ да. Хоёрын бичлэг таалагдсан болвол мэдээж лайк and share. Тэгээд илүү их гоё Австралийн соёл, иргэншил, хэм маягтай танилцахыг хүсвэл манай пэйжийг дагаарай. Баярлалаа. Баяртай дараагийн бичлэгээр уулзцгаая.